завгүй өдөр сурвалжлагын нэвтрүүлгээ бид налаах дүүргээс бэлтгэн өргөх гэж байна. Манай нэвтрүүлэгт налаах дүүргийн засаг дарга Ардна газар оролцоолно. Тэгэхээр налаах дүүргийн хувьд бол 40 мянган гаруй иргэдтэй, 50 мянган гаруй малтай. Тэгэхээр мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал мөн үйлдвэр хөгжих бүрэн боломжтой дүүргээ. Тэгэхээр дагуулгын статустай явж байгаа энэ дүүргийн засаг даргын ажлын өдрийг бид онцлон сурвалжлах болно. Ажил эхлэхээс дуусах хүртэл сурвалжлах болохоор үзэгч та бүхэн анхаарлаа хандуулно. Газрын албаа бол одоо над дээр энэ ингээд юу нэг гурван гэрүүнүүд ороод ирсэн байж байна. Тэгээ би одоо энэ дээр газрын алба руу юуг нөгөөд чиглэлийг нөгөөд яг очиг кадастр дээр нь солилцлоор нь баталгаажуулаад албан бичгээ наашаа оруулж ир. Тэгээ эндийн хувьд бол хайс хашлах хийхгүй байгаа ч дотор. Тойгоо дотор талтай хийхгүй зүгээр тойгоо л ногоон байгууламж юм. Тийм ногоон байгууламжаар авах. Тэгээ нэг хүмүүс ирээд ороо суухад яг цэцэрлэг төрөлнтэй ч адилхан суудаг. Тийм. За энийг ингэж явуулж. Бидний урилгыг бас хүлээж авсан баярлалаа. Сайхан намарч байна уу? За сайхан намарч байна уу? Та бүхэн ажил бол сайн уу? Сайн байна. Тэгээ налаах руу орж ирэхэд нэрээ үнэхээр зам бол өстой сайхан байна. 25 минутын дотор шорт гээд ороод ирлээ. Тэгэхээр налаахын энэ одоо иргэдийн төдийгүй маш одоо бараг улсын хэмжээний хүмүүсийн одоо талархлыг хүлээсэн сайхан зам боллоо шүү дээ. Дөрөв игнэтэй. Зам дагаж хөгжлөдөг. Тэгээд одоо бас энэ дүүргийн 40 мянган иргэн төдийгүй Зүүн аймаг Сүхбаатар доорнууд Гинти за одоо алслагдсан гэх манай Багнуур дүүрэг байна. Урагшаа хоолдоо Говь сайн шанд алслагдсан гэж байгаа ингээд баханга ингээд гурвалж ийм одоо үзэгдэлтс дүүрэг маань бас ингээд амьдарч байгаа энэ олон одоо иргэдийн бол аюулгүй байдлыг хангах үүднээс одоо энэ үнэхээр энэ зам маань бас нэлээд олон нийтийн хүртэл болж чадсан. Эзэнтэй хүрч чадсан бас ийм бүтээн байгуулалт болж чадсан. Энийг нэг бас бид нэр давааштай юм бол бас богино хугацаанд бас энэ ямар бүтээн байгуулалт хийж чаддгийг бэ гэдгийг энэ олонний сэтгэл, олонний одоо энэ хүчний дэмэн дээр бас энэ үйл ажиллагаа бас маш хурдан богино хугацаанд явсан гэдгээр бас илүү ач холбогдолтой, илүү одоо бас үр дүнд хүрсэн ажлуудаа гэж бид нар үзэж байгаа юм зам. Өнөөдөр бол бидний таныг ажил эхлэхээс дуусах хүртэл одоо ажлын чинь сурвалжлахаар манай баг хамт ирээд байна л да. Тэгэхээр таны өнөөдрийн төлөвлөгөө ямар төлөвлөгөөтэй байна? Хавар явахаар байна? За ер нь өглөөнөөс эхлээл бидний ажлууд ундарч идэг. Ер нь 24 цаг. Ягаад гэхээр бас одоо бол онцгой үе байгаа. Энэ COVID-19 гэж байна. Дээрээс нь энэ таргун тахлын үе. Энэ үед яд үхээр постууд байнгын ажиллагаатай байна. Манайх өөр аялал жуулчлалын бүстэй. Тэгээ энэ бүсээр бас иргэд маш их олон орчдөг учраас нөгөө гэмт хэргийн гаралтын тоогоос ахуулаад тэгээ ойн төмөр одоо энэ асуудлууд байдаг учраас ерөөсөө энэ 24 цаг л одоо бид нар өөрөөр ажиллаж байгаа. 24 цаг төрийн байгууллагууд иргэдэд сайн сайхан нөхцөл ажиллаж байгаа учраас энэ бүгдийн хяналт ямар хөө процесс явагдаж байгаа гэдэг нь бол ажилтдаг. Өглөө бол төрийн байгууллага одоо 8 цаг хүртэл байсан. 9 сараас эхлээд бас нөгөө хуваарлтуудаа оруулаад хүүхдүүдэд эцэг эхчүүд нь хөргөж өгöd авах хооронд бас одоо хуваарлтуудаа ямар хөө байдлаар явах вэ? Бас хуваарлтууд хийж байгаа. Сургуулийн цэцэрлэгийн хідээс одоо хүүхдүүдэд эхлүүлээ хідэд дуусгах уу? Ажлын цаг гэдэг үү? Төрийн байгууллага одоо 9 цагаас бид нар ажиллаа эхэлж байгаа. За өнөөдрөөс өглөө бид нар бас иргэдтэйгээ уулзлаа. Иргэдтэй уулзсан иргэдийн бас асуудлыг сонсож бас одоо саналын одоо сонсож байна. Алдаа амаа байгуул тэрийг бас бид нар бас иргэдээсээ сонсож иргэд тэрийг алдаа гаргасан бол алдааг нь засах
ийм их чиглэлээр өнөөдөр бид нэр ажиллаа төлөвлөлөө бас хэлтсүүдийнхаа усуудыг оруулж ирж одоо энэ ковидос хойш аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бас зогсон горсноос бас энэ татврын орлого гэдэг юм бас орлогын бүрдүүлэлт гэдэг юм бас нэлээд хоцорж явж байгаа улс нийслэл дүүрэг тэгээ бас холбогдох одоо байгууллагынхаа даргыг авчирч бас чиглэл өглөө энэ өглөөний ажлаас ахвал одоо бол бид гадагшаа гарч ер нь одоо хийж байгаа бүтээн байгуулалтынхаа ажлуудыг явцыг үзье. Бид нэр дахин төлөлтгээд манай энэ 2 давхар барилгууд бол 40 50 60 70 жил болсон барилгууд байна. Энэ барилгууд насжилт нь дууссан. Өнөөдөр мэргэжлийн хяналт онцгойгоос бол за энийг актын тавиад тавьчаад байдаг, иргэдэн тэнд амьдраад байдаг. Тэгэхээр одоо үнэхээр одоо амьдрахгүй байхаар байхгүй тэр нь өөр хаана очиж явах. Тэгэхээр энийхээ дахин төлөлтөд олон жил ярьсан. Энэ жил бас бид нэр энийг эхлүүлж чадсан. Тэгээ бас энэ одоо явц маань одоо хэрхэн явж байна. 12 сард багтаагаад одоо ерөнхийдөө ашиглалтанд оруулах гэсэн юм төлөвлөгөөтэй явж байгаа. Одоо инженерийн шугамнуудыг хийж явж байна. Тэгээ одоо бас газар дээр очиод бас инженерийн шугамнууд дээр ямар хөө явцтай явж байна. Ер нь 12 сарда очиод багтах нь үгүй юу гэдэг дээр одоо бас очиод танилцъя гэж бодоод одоо өнөө төлөвлөгөөнд оруулсан. Мөн зарим одоо хороонууд дээр энэ унтны усны аюулгүй байдал гэдэг энэ хотгийн шинжилгээ асуудлууд яваад Годны борс гэдэг төрийн бас байгууллагаар бас нэг 4 хотгийн асуудалтай тэрнийхээ бас нэг хэр одоо гүйцэтгэлтэй явж байгаа дууссан дуусаагүй бас өнөөдөр бас шалгая. Дахиад бас одоо мэдээж хүүхдүүд чөлөө цагаараа бас ямархуу ажлууд хийгдэх үү. Хүүхдүүд чөлөө цагаараа бас өөрийнхөө биеийн хөдөлгөөнийг хийн, дасгал сургуулаа хийн, ахмадуудаа маань бас гараад явхад талбайтай тийм дасгал сургууль хийчих орчинтай байх хэвээр. Тэгээ энд бас нэг бид нэр энэ жил 8 нийслэлээс бас 8 саксны шийдний хөрөнгийг шийдүүлсэн. Тэгээ энэ одоо бас дууссан байгаа хэсэгтээ нь очиж бас газар дээр нь очиж танилцъя. Тэгээ энэ дээр мань хүүхдүүд нь хэр бас их тоглож, хэр их зөв тоглож байна, хэрээс тэрийг хадгалж хамгаалж байна. Тэрийг хянаж нүггүй юу гэдэг ингээд олон талын юмнуудаа бас бид нар газар дээр нь өнөөдөр бас бичиж очиж танилцъя гэдэг. Мөн бас засаг даргын зөвлөлийн хурлыг хийгээд одоо явсан явцаа бас одоо зөвлөлийн хурлын одоо чиглэл үүргөх хэлцүүд нь бас чиглэл үүргийг өгье гэсэн ийм л өдрийн одоо төлөвлөгөөг бол бид нар гаргацсан явдаг. Тэгээ энэ өдөр бол ийм одоо ажиллалаар л одоо бид нар орцсон одоо явж байна. За тэгвэл гарах уу те? Тэгээ. За гараа. За цаг одоо яг 12 цаг болж байна. Бид Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн одоо өргөтгөлийн шинэхэн цэцэрлэг дээр орж ирээд байна л да. Тэгэхээр энэ цэцэрлэг маань бол бас 60 гаруй жил үйл ажиллагаа явуулсан. Ингээд энэ жилийн үед өргөтгөөд маш олон хүүхдүүд бас аваад байж байгаа юм байна. Тэгэхээр засаг дарга бол ажлын явцтай танилцж байгаа тий. Өнөөдөр бас хүүхдүүд маань хүүхдүүдөө сургууль цэцэрлэгтээ амрагдсан байна. Тэгээ саяхан бас бид нэрийнхэн шинэхэн энэ үйл ажиллагаа салбараа бас уул нь гэр цэцэрлэг гэж байсан энд ардталт нь оноо зөөрөн. Энэ гэр цэцэрлэгээ бид нар бас өөрчлөөд ийм Японы хөрөнгө оруулалтын өсний үндэсний хөтөлбөрт санал тавьснаар бас одоо 2 жилийн өмнө Японы засгийн газрын тэр хөрөнгийн шийдэгдээд тэгээ энэ жил бол үйл ажиллагаа нь эхэлсэн. Бид нар энэ бас тэн асуудал тендер нь явж байгаа нэг 6 сарын сүүлээр эхэлсэн. Тэгээ бид бас 9 сарда багтаагаад энэ ажиллагаа нь одоо бүрэн хийж дуусгая гэсэн ийм одоо шаардлагын дагуу бас бид өдөр болгон хяналтаа тавьж. Ер нь манай энэ цэцэрлэг удирдлага бол ер нь амраагүй. Бүгд ер нь болохоор энэ хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгая энэ рүү чиглэе гэдэг. Өнөөдөр бас ингээд энэ маань ажиллагаанд орцсон хүүхдүүдэд хүлээгээд авцсан бас анги тань тогтжуулсан гэдэг
нэлээд гадна талын янз нэг бол дотор талын бас тавилгыг тогшлоос нь авахуулаад бас нэлээд ажил шаардсан. Тэр дундаа бас бид нар энэ хүүхдийн тоглоомын талбайны өрөөнд ороод ирсэн байна. Энэ бол бас эцэг эхчүүд, байгууллага, төрийн байгууллага тэр дундаа бас тамгын газар ажиллаад хүүхдүүдэд зориулж бас нэг өдрийн аюун өрнүүлээгээд бас тоглоомын юм одоо танхимыг бас бий болгоцсон. Ингээд бас өнөөдөр бас хүүхдүүдэд явж эхэлсэн байна уу гэдэг дээр бас орд танилцж байна. Өнөөдөр харин манай энэ анги мануудаас энэ 7 хоногс эхлээд иж хүүхдүүд аваад ингээд бүтэн бүрэлдэхүүнээр бол ажиллаж байгаа явцдаануудаа танилцж байна. Хичнээн хүүхдээр нэмэгдэх боломжтой юу гэвэл байна. За ерөнхийдөө бол 50 хүүхэд өвчин чадaltaй хоёр бүлэг нэгдсэн байж байгаа. А яг хамрагдaltaй үед бол яг 2 дугаар хороонд манай энэ байр маань 1-р байр маань бол ерөнхийдөө хамрагдалт бол 80% явж байгаа. Өмнө нь бол одоо 3 бүлэгт хамрасрах таригийнхаа 2 дугаар орны хүүхдүүдийг бол хамруулахад айгүй хүндрэлтэй байсан. За тэгээд дүүргийн өдөртлгүүд бол одоо Японы хөрөнгө оруулалтаар энэ хоёр хүртгэлийг бий болгосноор хамрагт маань бол нэлээдгүй байр нэмэгдчихсэн явж байгаа. А тэр дундаа 4-5 настай хүүхдүүд маань 2 дугаар орны хүүхдүүд бол 100% хамрагдчихсан явж байгаа. Одоо хийж дуусгаагүй ямар ажлууд байгаа? Яг одоогийн байдлаар бол ерөнхийдөө барилгын үйл ажиллагаа бол дуусаад хүүхдүүдэд авцсан байж байна. Гадна ногоон байгууламж буюу одоо гадна орчин дээр бол баг ажил үлдсэн байгаа. Энийг бол бас хүүхдүүдийг аваагүй амралтын өдрүүдэд бас энийг гүйцэх юм ажилтай л явж байна. Бидний сургалтанд анхаарлаа хандуулж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр нэг хот нэг стандарт хэрэгжээд бас багахан хугацаа өнгөрлөө. Тэгэхээр надах дүүргийн хувьд энэ стандартыг ер нь хэрэгжүүлж ажиллав. За нэг хот нэг стандарт бол ер нь 9 дүүрэгт бүрэн яг ээжүүдэн хэрэгжилж байгаа. Хотын соёлоос эхэлж байгаа. Гудамаасаа эхэлж байгаа. Хүн гэрээсээ гараад хаа хүрн тэр газараар энэ нийтийн эзэмшлийн гудамж зам талбайгаар явж байгаа. Нөгөө нус цэрэ хаяхгүй шүлсээ хаяхгүйгаас эхлүүлээд. Тэгээ энийг бол бас орчноос нь эхэлье гэж. Тэр дундаа бас бидний энэ жил айдлуудын ихэнх иргэдийн манд саналууд юу гэхээр энэ хүү өвлдөө хүүтэн онж байна. Байрны дулаалга алдагдж байна. Дээврээс ус гойж байна. Алхам алхмаар энэ ажлуудад хийхин тулд хөрөнгөний асуудал. Энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалтаас энэ гадна басаадны асуудлуудыг 18 байрны басаадны асуудлуудыг нийтийн хугацаанд бол бүх байрны гадна басаадны асуудал шийдэгдсэн. Тэр дундаа бас бид нэр энэ жил арай өөрмөс хэлбэр энэ гадна басаадыг бол одоо бидний яг энэ ард байгаа энэ нэг хот нэг стандартыг хүрээ ногоон эко орчин бий болгоё. Нөгөө агаар хөрсний бохирдол гэдэг шиг бид нэр эргээд харахад тэр байшламгийн гадна тал нь нэг хот нэг стандарт. Гадна талаараа ногоон байгууламж чинь явган зам нь байх жишээ. Дугуйн зам нь байх, авц цогцоол нь байх хэрэгтэй. Машин зам нь байх хэрэгтэй гэдэг. Ингээд цогцоор нь шийдсэн тохиол нөгөө нэг хот нэг стандартын төвлөрөл нь одоо утга нь одоо яг тэн дээрээ бий болж гарч иж байгаа. Тэгээд энэ бол эрдэнэ сайн сайхны төлөө төрийн үйлчлэгээ иргэндээ хүрэх энэ цогц үйлчлэгээ бол нэг хот нэг стандарттай маа л гэж бид ингээд ярьж одоо хийж байгаа бүтээн байгуулалт болгон одоо энэ чиглэлээр чиглэж байгаа. Тэр дундаа бас бид нэр энэ зам гэж яриад байгаа. Үнэхээр замаад байгаа төвчлэн 2019 улаас доолзоороос чойрын салдаг хүртэл. Тэгээ эндээсээ дахиад орон нутаг дотроо дүүрэг дотроо авц замын шүлжээ 100% шинжлэгдэж байна. Тэгэхээр энэ ингээд шинжлэхтэд ирэх тусам нөгөө хүн өнөөдөр айдсгүй, бухимдалгүй чорчих хөдөлгөөн цаадгүй орчих, тээврийн автобусны тээврийн хөдөлгөөнд ямар нэгэн саад учруулахгүй. Тэгэхээр өнөөдөр Налахаас Улаанбаатар руу очиад ажил амьдралаа залгуулж байгаа улсууд байна. Тэнд очиод бас үйлчлэгээ авах гэж байгаа улсууд байна. Бүхэн үйлчлэгээ явахын тулд яг л энэ замаараа жорчдөг. Тэгэхээр энэ замаараа жорчж байгаа энэ нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг бол хамгийн чухал асуудал. Энэ жил бол дохичлт ногоон байгууламжийн хувьд хэр анхаарч чадваа. Бас нэлээдгүй олон километр дугуйн замын асуудлыг шийдсэн байна тий. Нийтдээ бол 100 гаруй километр дугуйн замын шийднэ гэдэг одоо бас явж байгаа нийслэлээр. Энийн нэг хэсэг нь бас яг одоо манай дүүрэг дээр хэрэгжиж байна. Энэ 2019-ийн хажуугаар бас дугуйн зам авц замын ажлууд одоо явагдаж байна. Дүүрэг дээр бол одоо яг та бидний гарч байгаа манай энэ хоёр урсгалтай 4 игнэ зам яг дүүргийнхаа бүр гэр хороол дунд руу очиж байгаа энэ зам байна.
Тэгэхээр гэр дундуур гэр хороол дундуур очино гэдэг чинь манай гэр хороолд өнөөдөр бас бид нэр заавалжгүй шорон зам дээр явдаг биш. Заавалжгүй шорон дээр хүүхдүүд тоглодог биш. Энэ хүүхдүүд нь стандартынхаа дагуу тэр тоглоомын талбай, хөл бөмбөгийн талбай, нөгөө биеэ бэлдэржүүлэх, эрүүл мэндэ сайжруулах, эрүүл мэндийн үйлчлэг эдгээр бүгд тэндээ бас гэр хороол дундаач байх хэрэгтэй гэдэг үүднээс бас бид нэр гэр хороол дундуур замаа тавиад эхэлсэн. Гэх мэтчлэн одоо бид нэр энэ хүрээнд нэг стандартынхаа хүрээнд бас бид нэр энэ ажлуудаа хийж гүйцэтгэж байгаа. За одоо хоёулаа хаашаа явж байгаа вэ? Одоо бид өнөөдөр эндээс иж байгаа тэр Жорын уулзуураас маань бөмбөрцгөөс ийшээ дэнж хүртлээ. Гэр хороол 3-4 дэх хороо хүртлээ одоо энэ авт зам нь явж байгаа. Тэгээ өнөөдөр бас энэ авт замынхаа явдал нөхцөл байдалтай танилцъя. Хоёрдугаарт одоо бол бидний энд бол дугуун явган зам нь одоо тавигдаад эхэлсэн байна асуултаар. Эндээс одоо тэмдэг гэдэг нь нэг талаас хөөгөө явж байгаа. Тэгээ одоо ямар хуу явцтай явж байна. Одоо хэр одоо гүйцэтгэл нь хязгаар дуусахаар ер нь бол энэ бол нэг төлөвлөгөөт төсөөр бол 11 сар дуусах ёстой. Энэ оныхоо. Бид бол 9 сарынхаа дундуур гэхэд бид нэр ерөнхийдөө бүрэн ажиллагаанд оруулах юм төлөвлөгөөтэйгээр бас жахаж явж байгаа. Тэгээд аж ахуйн нэгжүүд бас өдөр шөнөгүй ажиллаж байна. Бид нар энэ гэрэлтүүлгээнд бол бас 100% одоо шийдсэн. Нэг нь жорчиг талаа хөдөлгөөн зам тал руугаа, нөгөөх нь иргэнийхээ жорчих одоо явган дугуйтай явна бад харанхуй биш одоо яг жорчигчийн иргэнийхээ тал тухайг нөхцөлтэй хангах тал руу ингээ хоёр тал руугаа харсан юм гэрэлтүүлэгтэй болсон. Ерөөсөө энэ бүтээн байгуулалтын бүх юм иргэдийн оролцоо байна. Иргэд өөртөө саналаа тавина. Иргэд өөрөө явж хянаж болно. Иргэд нь очиад шаардлага тавьж болно. Энэ нь бол бас нэлээ одоо ил тод зарчим явагдаж байгаа гэж бас бид үзэж байгаа энэ хөрөнгө оруулалтын дээр. За. Энэ ингээд дугуун зам, явган зам явж. Тэгээд эндээс ч хүн чинь за энэ явган зам нь энэ дугуун зам нь гэхэр чинь хүмүүс чинь хараад ойлгоно шүү дээ. Тэгэхээр дугуун зам дээр хүн явахгүй л ахгүй. Тэгээ одоо нөгөө тэмдэглэгээнүүд энэ нөгөө замын тэмдэглээ маш их чухал байгаа. Одоо энэ таних тэмдгүү за энэ ямар гарц байна, энэ ямар орц байна, энийг бүр өхөн явж болох юм болохгүй мө гэдгийг тэмдэглэгээр хараад тэгээд тэрийг рүү соёлтой үйлчлүүлэх. Тэгэхээр одоо нөгөө хүмүүсийнхээ хандлагыг өөрчилье. Иргэд рүүгээ чиглэсэн ажлуудаа энэ хийгээ. Тэгээ одоо энэ соёлын цаг гэдэг одоо сарын аян явж байгаа. Энэ соёлын цагаар бас хүмүүсийн соёлтой байх, соёлж энэ асуудлуудаа бас бид нэр энэ одон талбай тохиог нус зэрэг хаях гоо хахаас ихтүүлээд энэ ажлуудаа хийсэн. Энэ төрлийн гэрдүүд бүгд шонгоо тавигдаад дууссан уу? Ямар хөө явцтай явж байна? Одоо шонгийн явц бол нэг 90% явж байна. 90% явж байна. Одоо явган замын ажил бол нэг 80 нэг дугуун зам хоёрын асфальт ажил 80%. Нийт массаараа бол нэг 95% л явж байна. Энэ зам төсвөрийн ажилдаас орон дүүргийн иргэдээс бас ажлын байраар хангаж байгаа хэр байгаа юм бол дүүргийн иргэдээс бол айлуулах нөгөө нэг аваад ажиллуулж байгаа. Хөдөлмөр халамжийн юутэйг хамтран ажиллаад хэлцтэйгээ хамтраад. Ер нь бид ингээ хөрөнгө оруулалт хийж байгаа компани аж ахуйн нэгжүүдэд нэгэн шаардлагатай байдаг. За нэгдүгээр төл чанартай хийх хэрэгтэй. Хоёрдугаар цаг хугацаанд нь хийх хэрэгтэй. Гуравдугаарт нь энд ажиллах хүчээ бас дүүргийн иргэдээс төр ажлын байраар бас хангах юм чиглэлээр. Тэгээ манай энэ аж ахуйн нэгжүүд бас нэлээд сайн энэ асуудлыг хүндэтгэж үзэж дээргийн иргэдээс ер нь нэг дийлэнх хувийн дүүргийн иргэдээс авч байгаа. Манай өнөөдөр ингээд асуулт юм дээр манай хот 50 явж байгаа юм. ажил өстой идэл өрнөж байгаа юм байна да тий. Тэржүүднээс бас одоо өдрөөс өдөр эрэх тусан бас дөрвөн өнгө үзүүлж нэгдгийн хэрээр бас хүн амын өсөлт бас нэмэгдэж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамрагталтай, сургуультай хамрагталтаас ахуулаад ингээд ажил. Дөрөвт бол нэг 3500-аад хүүхэд одоо сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстойгоос улс одоо болон хувийн одоо хөвшлийн байгууллагуудын одоо оролцоотойгоор нэг 2200 орчим хүүхдүүд нь
одоо сургуулийн өмнөх боловсрол хамрагдчихэв. Тэгэхээр цаана нэг 1200-аад хүүхдүүд баг ерөөс ортоос хамрагдахгүй гэртээ байна гэсэн. Тэгэхээр энэ жилээс бол бид бас энэ нэг улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар бас хоёр цэцэрлэгийн асуудлыг бас бид нэр шийдэж чадсан. Энэ мэтчлэн бол одоо бид нар аль болохоор хүүхдийн нөгөө тойргийн хамрагдалтыг бол илүү бүрдүүлэх гэж ингээд явж байгаа. Нэг 109 дугаар сургуулаа бас JICA-гийн хөрөнгө оруулалтаар эхлүүлээд одоо 100% дууссан ажиллагаанд орсон байна. Ингэснээрээ бол манай 3-4 дугаар орны хүүхдүүд төв рүү 2-3 км алхаж ирдэг, өглөө орой айдаг, сандардаг. Тэгээ одоо энэ наад хэрэгний юмс хөдөлгөөний аюулгүй байдлаар ингээд маш их хүндрэлүүд ард өмнөд иргэдэд бол байдаг гэсэн бол одоо энэ одоо өнөөдөр бид нар ард үдчлээ гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт яг иргэндээ бас хүүхд рүүгээ чиглэсэн бас юм боломж болцоог бол бид бас төрөөс бол бид нар өдөлж байгаа. Одоо наашаа нэг юу өгдөг ингээд манайхан ингээд нэг хот нэг стандартыг ингээд одоо л хороо өрнгээ явж. Одоо нэг хариуцсан хэсгийн дэлгүүр арилгасан чөрчил гээл. Тэгээ энэ одоо нэг нуус цэрэ хаях гадна гудам талбай одоо хогтой хоггүй юм уу яг ингээд тэтгэлээ өөрчлөлт. Манай дандаа энэ хэсгийн ахлагч нар байгаа. За амжилт хэлсэй та бүхэндээ. За энэ юуны хувьд бол манай хорон дээр бүтээн байгуулалтын бас нэлээд ажлууд бол хийгдэж байгаа. За одоо бусад хороонууд дээр байх манай дээр ухаалаг одоо 24 цагийн үйлчлэгтэй ухаалаг бодог 3 баригдаж байгаа. Тэгээ энэ оны хувьд сагсан бөмбөгийн талбай шинээр хийгдсэн. Дээр нь хуучин манай 4-р хорооны барилга байсан 4-р хорооны хуучин барилга байсан тэрийг Ахмадын соёл амралтын төв болгоод засварлаа. Тэр бас одоо үндсэндээ дуусж байгаа. Энэ 7 хоногт бараг юу аж авах байх. Тэгээ ер нь хорооны ажлын алба бас өөрсдөө санаачлаад дээр бүтээн байгуулалтын ажлыг дээрээс одоо ямар мөнгө өгөх нь гэд хүлээгээ сууж байхдаа биш. Хорооны ажлын алба өөрсдөө санаачлаад дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж байгууллагуудаа хамтраад иргэдийн оролцоотой бид энэ хүүхдийн тоглоомын талбаануудыг янзалж байна. Манайд нийтдээ 6 тоглоомын талбай байгаа. Тэгээ өөрсдийнхөө хүчээр одоо манай галч манаач нар, хэсгийн ахлагч нар хамтраад ер нь ажлын бус цагаар хоёр тоглоомын талбайг бүрэн янзалсан. Тэгээд иргэдийн сэтгэл бол маш их өндөр байгаа. Манай дээр бас 240 хүүхдийн ортой цэцэрлэг баригдахын тэр одоо зураг төслийг ачаад ер нь бол эхэлчих байх. Тэгээд автоцом гээл бас хийгдэж байгаа ажлууд бол нэлээд байна. Гол нь бид нар яг бас иргэдийнхээ хүчээр юмудаа игээд айл өрхийн ядаж хороондоо жишг гудамж гаргаад хашаандаа сайхан амьдрыг гэдэг нэг юм одоо уриалгыг өрнүүлээд тэгээ айлуудаараа хашааг нь одоо оохордуулах, будуулах, хаягнуудыг нэгэн жил болгох юм ажлуудыг бас бид нар өөрсдөө бас санаачлан хийж байгаа. Ажлын эхлүүд яриа гэвэл маш их юм байгаа. Шинээр нэг хороо нэмэгдсэн байгаа. Тэгээ 8 дугаар хороо гэд. Тэгэхээр 8 дугаар хорооны үйл ажиллагаа бас жигдэрч чадсан болоо гэсэн болоо. Бид нар бол 2 жилийн 3 жилийн өмнөөс л ер нь салах бэлтгэлээ хийсэн. Ирэх тохиолдолд иргэдэд ямар ч хүндрэл учруулахгүйгээр бичиг баримтын зөрчил, бичиг баримтынх нь одоо ингээд үл хөдлөн хүртэл зарим нэг газруудын өөрчлөлтүүд хийгдэх учраас энийг бол маш эртнээс бол иргэдэд мэдээлэл өгчээс учраас ямар нэгэн хүндрэлгүйгээр одоо хороо маань 2 хуваагдаад яг одоо хэсгийн ахлагч нар зохион байгуулалт ямар байх ёстой, төрийн үйлчлэгээ яаж хүрэх ёстой тэр бүгдийн юмнууд нь бэлтгэгдсэн учраас энэ хэмжээгээр иргэдмээр бас мэдээлэл авсан учраас бол хэвийн хэмжээнд бол үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр хэмжээгээр бас одоо энэ төр байгаа сургууль цэцэрлэгийн хүртэл саяны ярьж байгаа энэ хотын асуудал хүртэл яг тэр хорон дээр зам нь хүртэл тэр хорон дээр хийгдсэн баг жишээтэй. Тэгээ нөгөө иргэнтэйгээ нөгөө хүнтэйгээ ажилтнтайгаа тулж ажиллаад ирэхээр нөгөө ажил хийх итвэх урамшил нь одоо тэр хэмжээгээр төрдөг. Саяхан бас бид нэр энэ шинэ энэ хуучин уудыг бас иргэд маань энд ирээд одоо эндээс ингээ ус аваад явхад бас ус нь ирдэггүй ингээ хүлээж ид яг бид нэг ихэд ус нь ирээгүй ингээд иргэд маань ингээд ойчлоо зогссон ингээ байсан. Тэгээд энэ дээр нэг иргэд санд тавиад
ямар ч яс бид нэр шийдья бид нэр ярьж байгаа тэгээ нэг төсөл эдний өмнө бичсэн тэрнийхээ хүрээнд бид нар бас энэ шин одоо хотогтой болсон. Тэгээ нэг унтны усны аюулгүй байдал гэдэг юм бол бид нар хангах гэдэг. Шинэ худгийн одоо бас нэг онцлог юм нь бол халуун хүүдэн устай байгаад байгаа шүү дээ. Зарим тийм. Одоо эднэр бол одоо явандаа тэр халуун усрын систем рүү орох юм. Одоо бол энэ бол зөвхөн ухаалаг хуудас карта уншуулад 24 цаг хязгаарлахгүй бол өөрөө хурж ирэл уцаа авна. Ингээ камертай камерын бичлэн төв дээрээ хянагдчихж байгаа. Тэгээ иргэд бол өөрсдөө усаа аваад явах. Одоо хэдүүлээ усаа авч үзье дөхөө. Машигч байна. Уушлаа. Одоо тэр одоо биелнэ. Одоо хэрвээ халуун усанд яачих юм бол нөгөөх нь халуун усны юу ер нь бэлдсэн байгаа. Нөгөө системийн дараа бойлор эднэрийн юм гутан дараа нь тэр хоолоогоор халуун усны шалан гарч ирэл тэгэл хүмүүс л халуун хүүд ус авах юм боломж бүрдэж. Тэгээ энэ маань 24 цагийн үйлчлэгээтэй болно. Амралтын өдөр гэж байхгүй. Ерөөс өдөр бүхэн байнгын устай байна гэсэн үг. Налах дүүрэгт бас баригдаж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг бол одоо барилгын материалын технологийн парк гэж тийм. Тэгэхээр хотын их төвжирлийг бууруулахад энэ парк бас маш том нөлөө үзүүлэх байх гэж бодож байна. Тэгээд 100 айлыг нүүлгэх бас нэг шийдэл нь энэ парктай холбоотой гэж ойлгож байгаа. Барилга үйлдвэр технологийн паркийг энэ дээрээ төвлөрүүлснээр нэгдүгээрт бол өнөөдрийн гол шаардлагатай байгаа энэ ажлын байрны асуудал 100% шийдэгдэж байгаа. Энэ ажиллаж байгаа үйлдвэрүүдтэй гурван гэрээ хийж байгаа. Дөөрөг бол нэгдүгээрт бол ажлын байрынхаа хангах тэр хүмүүсийг одоо бүрдүүлнэ. Одоо хөдөлмөр халамжийнхаа хилцээр бүртгэлээ явуулаад тэнд таарсан мэргэжлийн боловсролын захиалгыг бол тухайн аж ахуйн нэгжээс бид нэр захиалгыг аваад чиглэлээр нь бол месүүд үйлдвэр сургалгалтын үйлдвэрлэлийн төв дээрээ бэлтгэх хүнээ хангаж өгөх. Дараа нь эргээд тэнд ажилласан усуд аж ахуйн нэгжүүд явахаар тухайн ажиллаж байгаа хүмүүсийнхээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, бүхэл даатгалуудыг аж ахуйн нэгжүүд маань одоо хариуцаж явна. Гэтэл ингээд олон талд одоо үйлдвэр технологийн парк газраа гаргаж, аж ахуйн нэгж газраа гаргаж өгөөд үйлдвэрлэлээ явуулах боломжийг хангаж өгч байна. Дараа нь бидний дараагийн төсөл төлөвлөгөө бол одоо бид бас энэ дахин төлөвлөлтгээд одоо барилгын ажил явагдаад байгаа. Энэ дээр нөгөө ажлын байр, залуучуудын ажлын байр бий болгонгууд нөгөө орон сууцруулах, сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдэх. Тэгэхээр дандаас шатралт. Нөгөө талаас шахмал түлшний үйлдвэр. Энэ жилээс эхлэн бас манай налах дүүрэг бас энэ туршилтын журмаар одоо шахмал түлшээ хэрэгжилж эхэлнэ. Тэгэхээр энд нөгөө иргэд маань энд бэлэн байх хэрэгтэй. Бэлэн байхын тулд одоо мэдээлэл хангах хэрэгтэй. За тэгээд шахмал түлш хэрэглэн энэ жилээс эхлээд дүүргийн хэмжээнд шахмал түлш хэрэглэн нөгөө аюулгүй байдал, нөгөө утааны хордолтоос өрчлөн сэргийлэх, тэгээд нөгөө тоонуудаа гаргаад нөгөө мэдрэгчүүдийг бас авах. Тэр саналуудаа бас та нар өгөх хэрэгтэй. Тэгээ иргэдээ одоо ингээд нүүрсээ түлж энэ жилдээ нөгөө шахмал түлшээ түлж хэрэглэгээ болгож үзье гэдэг. Бидний төлөвлөгөөр үйлдвэр маань 12 сард ажиллагаанд орно. Гэх мэтчлэн үйлдвэрлэл байгуулагдана, ажлын байр бий болно. Ажлын байранд байр бий болоход иргэн хүн би юу хангах хэвтэй.
надаас юу шалтгаалах хэвээр. Тэгэхээр иргэн эрүүл байх хэвээр. Тэгээ эрүүл байна гэхээр тэнд өөрийнхөө урдсан зэрэглэх эмнэлгийн үндэслэгт хамрагдах ажлаа бол иргэн та хариуцах нэ. Тэгээд тэнд ингээд ажиллаад ирэхэд хүүхдүүд маань өнөөдөр бас тэнд ажилтдаг сургууль цэцэрлэгт байх байгаа тохиолдолд яах вэ гэдэг асуулт. Тэгэхээр сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд энэ ажлуудыг шатраалдаар явуулж байгаа. Гэх мэтчлэн ингээд эрүүл мэнд боловсрол ингээд хоорондын төрийн уялдаа холбоонууд илүү сайжирч байгаа. Эрүүл мэндийн салбар их чухлаа гэд та маш олон яриан дээр бас онцолж байна л да. Тэгэхээр нийслэлийн төвийн дүүргүүд одоо жишээ нь зөвхөн нэгдсэн эмнэлэгтэй л нэг л эхо аппараттай маш их очир дугаартай байдаг бол одоо танай дүүрэгт бол өрхийн эмнэлгүүд дээр эхо аппараттай болчлоо гэдэг ийм мэдээ сонсч байсан. Эрүүл мэндийнхаа төвийг парк шинжилгээ 100% хийсэн байна. Техник тоног төхөөрөмжийн сүүлийн үеийн одоо эхо аппарат, эрдэнэтгэний аппарат бүх юм одоо хангагдсан байна. Хуучин бол хот руу явж зураг авахулдаг юм л байсан. Одоо бол иргэд маань энд ирээд үйлчлэгийг авдаг болсон. Тэр дундаа өрхийн эмнэлэг гэж том одоо салбар байна. Яагаад гэхээр иргэн яг хажуунаас өрхийн эмнэлэгтэй. Тэгэхээр бид бас гордока ярьж байгаа. Гордоктор бид нар бас эхоны аппарат аваад өгсөн. Тэр бол одоо 3-4 3-3 ямар ч хэсэг ихний хэмжээнд анхан чадны тусламж өрхийн эмнэлэг авах хэмжээний тэм хүчин чадалтай байх хэрэгтэй. Аль болохоор боломжтой өнөөгийн нөхцөл байгаа хангамжаар бол бид нар бас тасралтгүй хангаж үйлчлэгээ үзүүлэхийн төлөө бас хичээж одоо явж байгаа. Тэгэхээр аялал жуулчлалын бүс нутаг дүүрэг гэж одоо налах дүүргийг хэлж болохоор энэ гориг сайхан тэрэлжгээ үзэсгэлэнтэй байгальтай газар. Тэгэхээр аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд бас энэ хугацаанд та бүхэн юу хийж амжуулав? За энэгээр явхад хамгийн гол нь энэ хог хаягдлын асуудлууд байдаг. Хүмүүс ирээд амраа явдаг. Амраа явахаараа хог хаягдлын тэмдгүү хаяа явдаг. Тэгэхээр хогны менежментээ бас бид нар арай боловсронгуй бол энэ тэнд хогийн савуудын тавь бас одоо ялгад ангилдаг болгоё. Тэгээд аялал жуулчлалын бүс гэдгээр ер нь бол бид нэр аялал жуулчлалын цогцлбор одоо хэлбэртэйгээр явуулахаар бас байгаль орчны яам саяхан бид гориг тэрэлжийн тусгай хамгаалтын газар аялал жуулчлалынхаа улсуудтай уулзалт зохион хилцүүлэг зохион байгууллаа. Ер нь цаашдаа одоо бид нэр аялал чиглэлээр явах. Энийгээ дагаад бас гэмт хэрэг, эрүүл мэнд одоо зарим нэг гэмтийг аваар осолт гарах юм нөхцөл ингээд үр дагаврууд уршигтай эрсдлүүд бас их гардаг учраас энийг одоо цаашдаа одоо аж ахуй нэгж төрийн байгууллагууд яаж уялдаж холбогдож явах вэ гэсэн өчигдөр бид нэр хэлэлцүүлэг хийгээд бас энэ жил тодорхой шийдлүүдийг гаргасан. Энэ цаашдаа энэ аялал жуулчлалд ирж амарч байгаа хүнээс тав тухаас гадна нөгөө аюулгүй байдлыг хангах гэмт хэрэгт одоо орж болцсохгүй нөхцлөөс өмнө урталсан сэргийлэх, очоод явах, тамних тэмдэгтэй байх, аль хаана очиж байгаа. Тэр нь энэ мэдээлэл нь энэ дээр байж байдаг. Гол бол усны үер усны одоо юмд одоо орж ирээд санаандгүй байдлаасаа живээд одоо орчдөг ийм асуудлууд байдаг учраас аялал жуулчлалын бүсээ хөгжүүлэх гэх юм бол өнөөдөр тэнд байх орчныг бас эрх зүйн орчныг бас бид нар заашгүй бүрдүүлэх шаардлагатай ийм нөхцөл байдлууд бас давхар үүсэж байгаа. Тэгэхээр энэ чинь хоорондын уялдаа холбоо илүү сайн байна гэж. Аялал жуулчлалын бүсээ байлгаад бид нар заавалч машин тавьж дуугаатай явах. Зүгээр одоо хүмүүс алхаа явахд бол алхаа явах зам нь байх хэрэгтэй. Дугуйгаар дугуун зам нь байх хэрэгтэй. Тэгэхээр бид нэр энэ төсөл хөтөлбөрөө бас бид нар бас одоо өнөөдрийн байж бодлогын чанартай бас одоо зургал төсвөө зурглуудаа хийлгээ явж байгаа. Энэ хэмжээгээр бол тэнд аялахад мороор аялж болно, дугуйгаар аялж болно, одоо мотоцикл ямар хэлбэрээр хүн аялах таатай нөхцлөөр байх нь тэр боломж болцоог л бид нэр хангаж өгөх хэрэгтэй. Энэ хэмжээгээр бол аялал жуулчлалын бүсээ бол энэ авц зам тээвэр энэ одоо хүмүүсийнхээ хэрэгцээнд хангах чиглэлээр бас бид нэр ингээ явж байгаа. За налах дүүрэг бол одоо маш олон уурхайтай тэгээд тэр хэрээрээ бас аваар осол их гардаг ийм одоо дүүрэг шүү дээ тий. Тэгэхээр уурхай үйл ажиллагаа бол бүрэн зогссон юм байна. Тэгэхээр нөхөн сэргэлтийн тал дээр ер нь таны хувьд хэр анхаарч ажилласан юм бэ? За ер нь энэ жил бол бид бас энэ нөхөн сэргэлтээр 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт нөхөн сэргээлэх чиглэлээр хөрөнгөнөөс тавигдсан. За энэ чиглэлээр бол
300 гаруй ам цооног байсан нэг өнгөрсөн жил бас нөхөн сэргээлтээр асуудлыг шийдсэн бэл энэ жил бас хагас тэрбум хэмжээний төгрөгийг тавьж нөхөн сэргээлт хийж байна. Бид нэр энэ нөхөн сэргээлтийг хийснээр яг хаяа одоо 3 доор орооныхын дээр бас хүүхдийн жишг хүүхдийн тоглоомын талбай хийж байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүд нь энд нь тоглодог, энд нь настайчууд, анхнууд нь ингээд чөлөө цагаараа бас энэ одоо нөхөн сэргээсийн талбай дээр бас ингээд сайхан амраа зугаалаад явах тийм цэцэрлэгт хүрээлэн төглийг бас бид нар бас бий болгоё гэсэн юм төлөвлөгөө хийгээ явж байгаа. Тэгээ бид нэр өнөөдөр бас ингээд тариа явж байгаа хувьд бас энийгээр ингээд хай ингээд нэг тойроод газар энэ тэнд одоо ямар нөхцөл байдлууд байна. Одоо нөгөө нөхөн сэргээлтээ явцхээр шаттай явж гэнэ гэдэг ингээд бид нар бас өнөөдрийнхээ бас төлөвлөгөөнд ингээд гинт явж байгаа сая 3 доор орон дээр ирсэн учраас бид нар бас энэ нөхөн сэргээлтийнхаа явцаа бас нэг харчиг гэж бодоод би сая энэ рүү яваад ирлээ. Ахмадууд залуучууд руугаа чиглүүлсэн ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлв? Иргэдийн оролцоотой энэ том бүтээн байгуулалтууд бол иргэдийн оролцоотой тэднийхээ хүсэлтэд тулгуурлаж ирэмбэл чийгдэж байгаа гэж би бас таны ярианаас ойлгосон. Ахмад үеийг бол бид нар заашгүй одоо харж хамгаалах, асрах ийм үүрэгтэй. Зун сайхан боллоо, намаа сайхан боллоо, ургаа ихтэй, ногоо сайхан. Ургац зарим байна уу? Ногоо цагаа энэ жил чиг сайхан элбэг сайхан жиг байна шүү дээ, тий? Ургаа их сайн. Газар дээр хийхэн хүчээр зөндөө ургац ачаан тий. Манайх 13 төрлийн жимсний мод төрдөг. Тэгээ жимсний мод энэ жил жимсэн өглөө. Давжаад энэ жил анхныхан жимсэг өглөө. Харж өгсөн энэ тоор их сайн гарч байна. Хүрийнүүд сайн гарсаа, чацраган сайн. Нотын жил нэг 300-аад хил чацраг нь олсон. Энэ жил мөн тэр ороогийн тайс арай хүрээг 200 гарыг жимс авдаг. Тэгээд миний энэ тарих яах вэ? Хамгийн гол юм нь налайхаа олон түмэнд тус хүрэх явдал хэрэгтэй юм. Ганц би бол өөр хэрэг. Тэгэхээр олон түмэн маань хүн болгон юм хийж амьдралаа дэвшлүүлж юм хийсэн хүсэл мөрөөдөлд хөтлөгдөх хэрэгтэй юм да. Ногоо тари гэдэг саналаа дэвшүүлсэн манай засаг дарга Арднаа дарга маань дэмжиж сахим хичээл болгоё гэж. Тэгээ налайхаа анх ногоо тарьж байгаа улсуудад ногоо тархиа зааж ер нь хүн болгон хашаанда өөрөө багц чамаагүй юм тарьж авъя гэсэн үндсэн дээр хичээл заасан сахим хичээл заасан маань тэгээд өдөрж байсан хүмүүс маань ич одоо холбоо гэдэг мундаг болсон юм шүү дээ. Налайх биш Монголын хэмжээний болцсон байна. Тэгээ штэ. Захим хичээл чинь тэгээд сайн төгсөн байна гэсэн үг штэ. Ер нь дээрээсээ л урам өгөөдөйвэл хөдлөхгүй хүн юм бүтээхин төлөө зориг тавихгүй хүн гэж байдгүй юм шиг байна. Ахмад үеийнхаа тэр уламжлал, тэр одоо түүхийн сонсдог, тэрнээсээ тэр залуучууд нь үлгэрэл авдаг. Тэгээд авсан үлгэрлээ залуучууд нь бусдад түгээдэг. Энэ одоо энэ соён гэгэрүүлэх ажлыг бас бид нэр Ахмад үетэйгээ илүү их уялдаа холбоотой хийж байгаа. Тэгээ эрүүл мэндийн салбарт нь одоо анхаарч байна. Гэх мэтчлэн Ахмад залуу үеийн дунд л ерөөсөө энэ бүх ажил ундарч доороос ундрахтаа юмсан буцалж байгаа. Тэрнээс биш одоо энэ залуучуудад энэ хамт энэ ахмадуудад энэ хүүхдүүд ихгүй аль болохоор бүх одоо байгууллагын хоорондоо уялдаа холбоог нэгтгэж энэ рүү чиглэсэн ажлууд маань нас хязгаарлахгүй хүнд нь хөгжил ёстой төрүүлжлээ. Хөгжил нь ингээд цог хажууд нь яваад байхаар тэр хэмжээгээр хүмүүс маань өөрөө бас соёлжиж эхэлж байна. Соёлыг түгээж чаддаг болсон байна. Манай болохоор зөөрийн давхраа угаасаа бүгд зүтгэмэл явж байгаа. Дээжгээ болохоор 5 хан бүрэн зүтгэмэл. Тэгээд бусд нь болохоор гадна дүүргэлтээ болохоор 360 хан блокоор явах юм. Одоо хэдэн хувьтай явна? Ер нь 12 сард хэд чинь нэг 12 сард багтаагаад оруулчих гэдэг байна шүү. Тэр одоо
тэрнтэйгээ шахуу гүйцэтгэлийн Тэгээ ер нь бол нэлээд шахуу явж байгаа. Одоо манайх нөгөө зөөрийн давхрынхаа хуултуудаа гэж эхэлж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ нэг давхрынхаа хуултыг одоо нөгөө 20 намгийн хугацаанд болонгууд нэг давхрынхаа хуултыг хийгээд тэнгүүтээ доороосоо нөгөө хар шалаангуудаа шууд өргөлгөө зэрэг явуулъя гэж бодож байгаа. Энд чи хэдэн айлаа 2 жилээр нийлээд Хоёулаа нийлээд 126 126. нэг нь 63. Тэгээд нэг давхрдоо 7 айлтай байхгүй юу? Нэг 27-оос 57 м квадрат 7 айлтай, нэгээс 3 өрөө. Тэгээд нэг давхрдоо 60 айл, хоёулаа нийлээд 126 айлын ороос зарагдаж байгаа. 9 давхар. тэгээ энд манад нөгөө 2 давхрын дахин төлөлт яг ийм хуучин барилгууд 50-70 жил болсон. Тэгээ энэ 2 корпусын буулгаад тэгээд энэ манай чинь 7 сар 6 сарын 7 сард шахуу ихэлсэн баг тий 6 сараас сүүлээр. Тийм 6 сарын сүүлээр ихэлсэн. За тэгээд та нар хамгийн дүүргээс иргэд ажиллаж давж ажиллаж байгаа тий. Ажиллаж байгаа ерөөд бол тий алга иргэд чинь нэлээд байгаа шүү дээ. Нэлээд байж байгаа тий. Дүүргээс иргэд авч ажиллуулаа. Тэгээд нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдлыг анх хэрэгтэй цаг хугацаанд юм оруулах тал дээр нэлээсэн. Чанарын гүйцэтгэл тал дээр одоо энэ гол нь шугамны асуудал байгаа даа. Иргэдээс одоо ирж байгаа шугамны асуудал жоохон удаашралтай. Зарим нь одоо халуун сэднэр байхгүй гэсэн юм гомдлоод хаашаа тэгээд шугамны ажил гээд жоохон иргэдэд бол мэдээлэл өгсөн. Гэхдээ та хэд бас шугам инженерийн шугам ажилтныг бас анхаарал энэ бусад айлууд руугаа хурдан усын өгөх тал дээр анхаарал заа. Өөр одоо та нартай энэ холбоотой асуудал янз бүрийн хэлэх ярих асуудал байна уу? Ерөнхийдөө бол өөр асуудлууд ерөнхийдөө яг одоо босралтай ажлууд ерөнхийдөө цаг хугацаанд босралтай ажлууд хийгдэж явж байгаа. Одоо тэгээд дотор үргэлжлэг тэгээд гадна заслал ерөнхийдөө бол хугацаанд. Энэ чинь гадна талын догчорт хийгдэж шүү дээ. Хийгдэн. Манайх нөгөө хүүхдийн тоглоомын талбай малбай тэгээд ер нь саксны нөгөө шийд хийгдэх. Тэгээд нөгөө хүүхдийн одоо нөгөө нэг бэлдэржүүлэхт юу гэдэг байдаг шүү дээ. Бэлдэржүүлэх. Тийм бэлдэржүүлэхтийн талбаанууд хийгдээд явна ерөнхийдөө бол. Яг л зурд өсөх гадаа. Тийм зурсгаа даваа явагдаж байгаа. За баярлалаа. Ажиллана. Налах дүүргээс бэлтгэн үргэж байгаа сурвалжлагын нэвтрүүлэгт анхаарлаа хандуулж байгаа үзэгч танд баярлалаа. Бид Налах дүүргийн засаг дарга Арднаа газартай энэ дахин төлөвлөлтөөр хийгдэж байгаа барилгын үйл явцтай танилцлаа. Тэгэхээр Налах дүүргийн хувьд бол 60 гаруй жил болсон энэ хуучин барилгуудаа дахин төлөвлөлтөнд оруулаад эхэлсэн байна. 7 дугаар сараас эхэлж барилгын ажил эхэлсэн бол 12 дугаар сард хүлээлгэж өгнө гэдэг ийм одоо гүйцэтгэлтэйгээр ажиллаа гүйцэтгэж байгаа байна. Ингээд 126 айлын орон сууц яг энд баригдаж байна. Тэгэхээр Налах дүүргийн хувьд бол бүтээн байгуулалтын ажлууд эд өрнөж байгаа. Тэгэхээр энэ сурвалжлагын нэвтрүүлгээр та бүхэнд бас тодорхой мэдээллүүдийг өгөөд явах болно. Бидний нэвтрүүлэгт анхаарлаа хандуулна. За Налах дүүрэгт бол хөгжил бүтээн байгуулалтын ажлууд бол энэ намар маш сайхан эд өрнөж байгаа энэ цаг үед бас манай сурвалжлагын баг тантай хамт ингээд ажиллаж байна. Тэгээ сая бол бас дахин төлөвлөлтийн барилгын үйл явцтай танилцлаа нэлээд хурдцтай явж байгаа шиг байна тий. Тэгэхээр одоо хоёр нь инженерийн шугам шүлжээний бас ажилтай танилцгаа явж байна. Тэгэхээр энэ тал дээр бас эхлээд тайлбар өгвөл яг ямар ажлууд хийгдэж байгаа юм бэ? За инженерчлэлийн шугам бол одоо манай 5 10 шар гэж ярьдаг. Тэгээ өмнө бас олон жил бас орсон суугчдад тавдахгүй байна, хүүтэн байна, гадна талын одоо бас аднаас болоод старж гэн гэдэг нь тавдахгүй нөхцөл байдалтай байна гэдгийг олон асуудал яригддаг байсан. Тэгээ бид 18 барилгынхаа гадна бас адны асуудлыг шийдэж нэг стандартын хуваарь бас жишээ одоо хэлбэртэйгээр байшныхаа одоо өнгө үзмжийг бол сайжруулсан. Тэгэхээр одоо 10 шарынхаа энэ инженерийн шугамлны ажлуудыг хийж гүйцэтгээд одоо дуусаад ихнээсээ юуныг аваад халуун усныхаа хэрэгцээг аваад явж байгаа. Тэгээ инженерийн шугам бол маш их чухал. Онд яг энэ хэмжээгээр бол бид нар бас энэ 5 дахь нөхцөлийг хангахын тулд энэ инженерийн хуучирсан шугамнуудыг шинжлэх, засварлах энийг бол бас хадгалт хамгаалтын сайжруулахын тулд эргээд нөгөө замаа эвдэлж сандичгүйгээр хийхэд бол одоо замынхаа доогоор сүүлж хийх хэмжээний бас одоо энэ канал одоо юунуудын сувгуудыг бол бас энэ ажлынхаа хүрээнд хийлгээ явуулж байгаа. Тэгээ инженерийн шугамнаас гадна бид нар бас гэр хороол руугаа бас энэ инженерийн шугамыг татж байгаа. Цэвэр усын татаад өгнө. Бохрын татаад өгнө. Дээрээс нь цахилгааны ирч хурж байна.
Тэгэхээр тэнд дээр спорт цогцлбор баригдаж байгаа гэсэн тэр тий одоо манай тэнд спорт цогцлбор баригдаж байна. Одоо энэ бол ерөнхийдөө бол нэг 85-аас 90% явж байгаа. Мөн бас бидний 240 хүүхдийн цогцлбор сургууль, цэцэрлэгтэй бага сургууль, цэцэрлэгийнхтэй ингээд хоссон юм ингээд одоо баригдаж явж байгаа. Тийм баригдаж байгаа. Мөн цааталт нь 2 давхар одоо өрхийн имлэг баригдаж байна. ТК-гийн хөрөнгө оруулалтаар өрхийн имлэг баригдаж байна. Тэгээд урд тал руу одоо бид нэр соёлын орд 850 хүүхдийн судалтай соёлын орд кино театр бүх үйлчлэгээ тэнд байна. Соёлын бүх үйлчлэгээ кино театр, хүүхдийн драмын театр мөн одоо энэтэй холбоотой бүхэл одоо соёл урлагийн арга хэмжээ, соёлын гэгэрхэл ажил бол 100%. Ер нь бол хүний хэрэгцээ бол ерөөсөө дуусахгүй. Тийм байдаг учраас дандаа л ингээд нэмж ингээд юм дараагийнх нь юм гарч ирж идэг учраас алхамаар ингээд орхихгүй ингээд хийгээд байхад тэр бол бас тодорхой нэг төвшөнд очино гэж үзэж байна. Одоо бид энэ Баян зүрхийн бодлогод ирж одоо бас энэ гэр хороолт руу одоо яаж одоо шугам татдаг. Хүмүүс одоо гайхал байгаа юм л да одоо тэр гэр хороолт руу шугам одоо ингээд шууд хашаа руу хүү дуусна л орчин. Тэр хүн шугамд гэрлөө нь оруулангууд нь гэрээсээ хөдөө ус аваад тоогоор усаа халаачна гэсэн үг. Бохроо дотроо ишээд бохрын шугамын холбоод өгч байна. Өглөө тэгээ 8 өнгөрөөд эхэлж байна. Орой тэгээ нэг 11 хүртэл ажилласан. Ерөнхийдөө тэл хүлээ авч хэл талбарлаа илэрхийлж байна. Ерөнхийдөө бол сайхан хүлээж авч байна. Сайхан үлдээд. Годомч маань одоо ингээд ийм сайхан инженерийн дэд үзээр хангаж чинь тэгээ бид нар одоо гэртээ их сайхан амьдрах нь гэдэг. Та нар дараа нь нэг зургуудаа сан гаргаж өгөх гэж тий. Бид нар авч байгаа явц нэг бүтцийн тий оюун бэлгээ. Энэ дээр бүр зургуудын сан гаргаа дараа нь энэ дээр бүр газрын албан дээр очиж тэр кадастрт нь оруулаад үзүүлж байгаа. Тэгээд эндээ одоо ямар нэгэн дараа нь энэ байрууд ч гэсэн айдууд ч гэсэн өргөдгөл хийгээд дотроо хашаа байсан зарахад бид нэр эндээс мэдээлэл өгөөд одоо ийшээ удаад ерөөсөө авахгүй зооны татчих. Тэгвэл нэг мэдхэд энэ дээр нь чи манайха юм аваарай ичдэг. Тэгээ нөгөөс хүлээлгэж авахтаа нөгөө зургийн дагуу учраас нөгөө гүйцэтгэлийн зургийн дээр өөрчлөлтсөн юм агаад хүлээлгэж өгөн дараа нь одоо айлууд маань салбарж авах юм уу эсвэл нэмэлт байшин барьдаг ч юм янз бүрийн юм дээр бол тэр зургийнхаа дагуу тэгээ эн чинь үндсэн худгууд одоо явж байгаа нөгөө төв магистрал буюу тэгээд дид худгууд нь явахлаар айлууд бол энэ үндсэн худагтай одоо харьцахгүй шүү дээ тий. Үндсэн худгаа бол одоо нөгөө юу яаж байгаа байгууллагууд хүлээгээд авчихна гэсэн үг шүү дээ тий. Тэгээд дид худгуудаас айлууд маань тэр зөвшөөрлөх байгууллагуудаас техникийн нөхцөлийн дагуу хүлээж авах байна. Налах дүүрэг бол дагуулхот болно гэдэг ийм одоо олсын хараа гэхүү зорилт гэхүү те ийм нэг нэршил яваад байна. Тэгэхээр дагуулхот болох боломж нь ер нь би ойртсон юм уу да гэдэг өнөөдрийн таны одоо тантай хамт те таны одоо ажилдаа танилцан явж байхдаа тэгж бодож байлаа л да. Тэгэхээр таны хувьд ер нь налах дүүрэг дагуулхот болоход хэр ойртсон гэж бодож байна. За хот болох бол төвшин бол ер нь ойрхон болсон. Яг л Улаанбаатар хотынхоо нэг л дүүрэгтэй адилхан хөгжих ёстой. Хөгжлийн гарантинд байх ёстой. Тэгээ ингээд төвлөрөл сааруулах ёстой гэдэг үднээс одоо ер нь Багнуур Багангаан налах дүүрэг маань яг одоо энэ хөгжлийн яг төвшөнтэй яг эд явж байна. Өнөөдөр бидний сургалтаас харахад бол дандаа л одоо болж гин бүтэж гин бүтээж гин босгож гин бүтээн байгуулалтууд гэдэг ингээд яригдсан. Ер нь ингээд энэ их том бүтээн байгуулалтыг хийхэд ямар асуудлууд тулгарч гин та бүхэн яаж ингээд хурдан түргэн шийдвэрлээд байна. Тэгэхээр дүүргүүдийн хөгжил бол одоо хөгжлийн индексээр нь л хэмжиж байгаа. Тэгэхээр налах дүүрэг бас хөгжлийн индексээр бас одоо индекс дээшилсэн гэсэн юм судалгааны дүн харж ирсэн л да. Асуудалгүй юм гэж юусаа байхгүй. Өнөөдөр хүртэл бүжиргээл та бид нэг байж хахад л өнөөдөр орон гэргүй ажилгүй гэл ингээл бас ингээл гарч ирдэг тийм. Тэгэхэд энэ болгоныг ингээд шийдэхин тулд явж байгаа учраас ирээдүйн сайн сайхны төлөө бид нар өнөөдөр энэ зовлон бэрхшээлийг даван туулахаас өөр байхгүй. Бэрхшээлгүй юм жаа одоо хөрөнгө оруулалт нь гацж байгаа юмнууд байдаг. Зарим нэг нь хариуцлагагүй нэг төрийн албан гаагчны үйл ажиллагаанаас болоод доголдог юмнууд байдаг. Тэн дээрээ иргэдийн бас хяналт нь байхгүй юмнуудад ингээд болохгүй юм барих юм бол яг адилхан ундраа гараад ирээд байдаг. Тэгээ аль болохоор бид нар энэ болохгүй байгаа юмнуудыг болгохын тулд одоо өнөөдрийн гаргасан шийдвэрүүд маань зөв байна уу буруу байна уу гэдгийг л цензур болж ирж байна.
Тэгэхээр завгүй өдөр нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Тэгэхээр бидний сурвалжлага өглөө 9 цагт эхэлсэн бол одоо ингээд 19 цаг 30 минут болсон байна. Тэгэхээр таны ажлыг эхлэхээс дуусах хүртэл бид хамтдаа сурвалж байлаа. Манай багийн хувьд ч бас завгүй байлаа. Таны хувьд ч бас завгүй өдөр байлаа. Тэгэхээр налах дүүргийн хөгжлийг бол би яг энэ сурвалжлага нэвтрүүлэг өндөрлөхөд маш гэгээлгээр харж байна, маш сайхнаар харж байна. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол таны хувьд маш завгүй байлаа. Ер нь бол байнга л юм байдаг. Тэгээ энэ бол ажил бас бид бол өнөөдөр төрийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх, түргэн шуурга хүргэх, төрийн үйлчлэгээ эрхэм болгон авах энэ хэмжээгээр бид нар ойр холбоо бас одоо төрийнхөө иргэдийнхээ төлөө бас явах хэрэгтэй. Тэгээ бид бол өнөөдөр бас энэ нэг хугацаанд нэг өдөр бас бид нар энэ турш одоо бас заваа гаргаж та нар бас ирж дүүргийн одоо бүтээн байгуулалт дүүргийн энэ одоо хийж байгаа бидний өнөөдрийн хийж байгаа ажлын явцдаа бас одоо танилцж байгаад үнэхээр баяртай байна. Бид бол өнөөдөр цаг гэхээсээ илүү бас өнөөдрийн үйл явцын талаар бас бид нэр газар дээр нь бас одоо бид нөхцөл байдалтай судалж явж байгаадаа бол хамгийн гол үр дүнтэй ажил болж байна гэж өнөөдрийн өдрийг бол бид нар маш их ажил хэрэгж маш их одоо бас тэр хийж байгаа хүмүүст маш их урам зориг өгсөн юм өдөр болж өнгөрч байна. Тэгэхээр нэвтрүүлгээ бид энэ одоо налах дүүргийн бас нэгэн томоохон бүтээн байгуулалт болох газраас өндөрлж байна л да. Тэгэхээр энэ ударник хүрэн гэж одоо налах дүүрэгчин уул уурхайчдаараа бас бахархдаг дүүрэг штэ. Тэр утгаараа бас энэ томоохон энэ орон зайн баримлыг бас энд сөндөрлүүлэхээр болсон гэж сонсон. Тэгэхээр энэ талаар одоо үзэгчдэд мэдээлэл өгөөд тэгээ нэвтрүүлгээ өндөрлөе. За энэ маань нэлээд бас одоо манай уран бүтээлч Батбах маань бас одоо ирж одоо ерөнхийдөө бид бол энэ уурхаагаас өгсөн уурхаагийн аав ээжээрээ бас бахархсан юм ажлаа бид одоо бас энэ гадна дотны аялал жуулчлалын бүс болон дээрээс энэ бүх одоо үйлдвэрлэл ингээд хөгжөөд ирэхээр бид налах гэдэг одоо бас энэ өөрийнхөө түүхийг бас хойч үедээ бас ингээд төлөөлөх хэрэгтэй. Энэ бол соёлын өв болж хүрч байгаа. Үнэт зүйл болж. Тэгээд бид энэ ударны хүрэн гэдгээр бас юм хөшөө хийвэл яасан гэж. Тэгээд бид энэ хөшөөгөө бас иргэдийнхээ санал санаачлагыг мөн одоо иргэдийнхээ хандив тусламжаар одоо хийя гэж одоо шуулуудаж ингээд орсон. Энэ удахгүй одоо налах юм нэг улсын мэдэлд авснаас 1922-д авсан 100 жил одоо ойд хүрээндээ бас бид нэг энэ бүтээн байгуулалтыг хийя. Тэгэхээр энэ морь гэдэг бол үнэхээр хүчтэй тийм. Тэр 100 метрийн гүнээс нүүрсийг одоо дээшээ татаж гаргаж ирдэг гэсэн гэж ударны хүрэн. Тэгээд ударны хүрэн гэж одоо бас дэлхийн эрдэнэч манай морьд одоо ударник цол авч ирсэн. Тэгээ манай энэ ударник хүрэн бол 2 дахь ударник гэдэг нэрийг бас яг албан ёсоор авч ирсэн мөлий. Тийм түүхтэй. Тэгэхээр энийг бас малж ирсэн хүүхэд настай бас энэ ударник гэдэг дуугийн ударник хүрэнгийн дуугийн дуулж ирсэн манай бас буурал байгаа. Тэр өөрөө бас ирээд надад үнэхээр одоо ийм хөшөөг одоо бас босгох гэж ингээ хийж байгаа үдсэн зүтгэж та нартай баярлалаа гэдээ бас өөрийнхөө тэтгэврийнхаа мөнгийг буухад хүртэл одоо авчирж ирж одоо энэ хандив өргөж ирсэн. Тэгээ одоо бид нэр бүтээн байгуулалтын ажлуудад явж байна. Бид нэр багтаад бас одоо энэ 9 дарта багтаад ерөнхийдөө гүйцэтгэлийн ажлуудаа бас очиж хянж одоо ямар хөө явцсан явж байгаа нь үзэн тэгээд утахгүй бас бид нэр энэ хөшөөнийхөө нээлтийг ганцхан одоо налах иргэднээс илүү бас ер нь одоо Монголын нэг томоохон монументал хөшөө болж байгаа. Ер нь Азитай байхгүй бас ийм том хөшөө энэ 32 метрийн одоо өндөртэй 20 метрийн өндөртэй тий 32 метрийн өргөнтэй ийм том хөшөө болж байгаа. Босч байгаа энэ дээр маш инженер техникийн ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ учраас Аз, Европод яг энэ монументал хөшөөний чиглэлээр мэргэжид эзэн энэ хүмүүс зураг дизайныг хийсэн. Тэгээд яг мэрэгжлийн одоо баг хамт олон бол энэ дээр бас ажиллаж байгаа. Тэгээд тэд бол яг энэ манай 40 мянган иргэдийн бас одоо нэр төлөөлүүлж тэд нар бидний одоо энэ сайхан хөшөөг одоо босгох гэж өдөр шөнөгүй тэд нар манай ажиллаж байгаа. Тэгээд энэ хэлгээд бас тэд нартай бас дүүргийнхаа нийт иргэдийн өмнөөс бас энэ хөшөөг одоо хийж байгаа хүмүүстээ бас талархлаа илэрхийлье. Тэгээд өнөөдөр бас хамт байж бидний одоо энэ дүүргийн минь хөгжил цэцгэлтэй бас одоо танилцсан та бүхэндээ
баярлаад одоо энэхүү одоо нэг өдрийн арга хэмжээг одоо өндөрлөж байгаадаа үнэхээр баяртай байна. Ингээд та бүхнийхээ бас ажил амжилт хүсье. Бид болгон эрүүл байж бүх ажил бүтээлийнхэн тэгээд бүх хүмүүстэй дүүрийнхээ нийт хэрэгтэй эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Баяртай. Завгүй өдөр сурвалжлагын нэвтрүүлгээ бид Налах дүүргээс бэлтгэн хүргэлээ. Налах дүүрэгт ажиллаж байгаа 1800 гаруй төрийн албан хаагчдын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг дүүргийн засаг даргын ажлын нэг өдрөөр төлөөлөл үзэгч та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр Налах дүүргийн хөгжил цэцэглэл бүтээн байгуулалт иргэдийн аж амьдралын талаарх энэхүү сурвалжлагаараа түлхүү харуулахыг хичээлээ. Тэгэхээр аслагдсан 3 дүүрэг гэдэг тодтоглоос Налах дүүрэг бол удахгүй арилах нэ, мартагдах нэ гэдэг энэ сэтгэгдэл бол энэ сурвалжлагаас үзэгч та бүхэн төрсөн байх гэж бодож байна. Яагаад гэвэл Налах дүүргийн одоо иргэд ажилтай байна, орлоготой байна, хөгжил цэцэглэл бүтээн байгуулалтын ажлууд эд өрнөж байгаа энэ цаг үед манай сурвалжлага үзэгч та бүхэндээ хүрлээ. Дараагийн дугаар хүртэл баяртай.